маань бас нэгэн эрхэм хүндтэй зочныг өргөж байна. За зочноо үлээж авах билнэ үү? За тэгэхээр энэ цаг бол маш чухал цаг байна. Тэгэхээр өнөөдрийн энэ үдээс хойших мэдээллийн хүрх зочноо бүгдээр хамтдаа халуун ажилтнаар ухтаа орцгоо ингээд бид Монголын залуучуудын хамтран нэг батал болж байна. За сайн байцгаана уу залуучуудаа. Тэгээ та бүхэнд бас Монгол цэргийн баярын өдрийг мэндийг хүргэе. Тэгээ Монгол улс гэхээс өмнө Монголын эзэн түрэн гээд байхад биднийг өнөөдөр бахархамтай болгож чадсан тэр хүмүүс бол манай Монгол цэргүүд, манай Монгол өвөг дээдсүүд маань байгаа. Тэр чагуулгаараа бид нар бас энэ өдрийг Монгол цэргийн өдөр болгосон гэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр бол хэдийгээр цэргийн баяр гэж бид нар нэрлээд сурцсан боловч өнөөдөр бол залуучууд бидний хувьд бол яхаггүй Монгол бахархлын өдөр юм байгаамаа. Тийм учраас хэдүүлээ монголоор бахархцгаая гэж үнэн хэлхийг хүсэж байна. За наа мөнхат гэдэг. Тэгээ зарим нэгтэй огт уулзж байгаагүй бах, зарим нэг нь бас телевиз радиогоос юм уу эсвэл Facebook, Twitter-ээс харж байсан байх. Тэгээ өнөөдөр манай дэлхийн зөнгийн залуучууд маань надад 21 аймгаас ирсэн хамгийн шилдэг залуучууд нь байгаа шүү гэж хэлсэн байгаа. Тийм учраас өнөөдөр бас бидэнтэй энд хамт уулзах, за дээр нь бидний ажиллаж байгаа, хийж байгаа, бидний бас юу хүсэж мөрөөдөж байгаа энэ бүгдийг бас эргээд та хэдтэйгээ ярилцах боломжийг олгож байгаа. Бас та нарыгаа юу ихийг хүсэж байгааг сонсох боломжийг олгож байгаа бас дэлхийн зөнгийнхэнд юуны өмнө баярснаа илэрхийлье. За Монголын залуучуудын холбоог мэддэг нь гараа өргөдөө. Мэддэг нь гараа өргөх гэсэн нэр юм байна. 1 2 3 4 5 6 7 8. За. Окей. Тэгэхээр ямар ч байсан залуучуудын холбоог бол Монгол улсын дийлэнх олонх нь мэддэг ийм байгууллага. Тэгээд мэдхээс чарга байхгүй. Монголдо төдийгүй Азида хамгийн ууган залуучдын байгууллага гэж одоо түүхэнд бичигдэж явдаг. Бид нар 93 жил өөрийн гэсэн түүхийг бүтээсэн байна. Азийн залуучдын байгууллагууд гэхдээ анх үүссэн одоо нэг 86 жилийн ойтой ийм байгууллагууд байдаг. Тэгэхээр бид нар бол хамгийн түрүүнд нэгдэж чаддаг, нэгдээд бас бүтээж чаддаг ийм үндэстэн ийм залуучуудтай эх орон шүү гэдгийн нэг баталгааны 93 жилийн түүх байд юм аа. Монголын залуучдын холбоо түүхэндээ 6 төрлийн одонгоор шагнагдсан байдаг. Хамгийн эхнийх нь 31 онд авсан байдаг. За дараа нь тэгэл 39 он, дараа нь тэгэл 50-аад он, 60-аад он, 70-аад он гэдэг. Энэ авсан одон болгон тухайн үед залуучууд бүтээсэн тэр зүйлүүдэд өгсөн байдаг. Хамгийн эхнийх нь болохоор хувьсгалын дараа шинэ Монгол улсыг байгуулахад оруулсан залуучуудын үүрэг оройлолт нь өгсөн ийм одон байдаг. Дараагийн одон болохоор халах голын дайнд бас залуучууд орсон. Цэргүүд дандаа залуучууд байдаг үстэй тий. Тэгээ энэ халах голын дайнд бас ялсан ялалтыг энд оролцсон залуучуудыг үүнж бас цэргийн гавьяаны улаан түүгийн одон өгсөн байдаг. Дараа нь нэгдэлч хөдөлгөөн гэж болсон. Энэ бол Монголд бол аж үйлдвэрийн хувьсгал хөдөө аж ахуйг одоо уламжилт аргаас шинэ технологи руу оруулах ийм хувьсгал байсан. Энэ хувьсгалыг атар газар эзэмших энэ бүх зүйлийг бол бүгдээрнгийн залуучууд хийсэн. Нэгдэлч хөдөлгөөн, за дараа нь атар газар эзэмших гэдэг. Энэ ажлыг бас залуучууд хийж чадсан. Энэний дараа хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол та бүхэн мэдж байгаа өнөөдөр бидний нүдэн дээр байж байгаа
Баярхан хот, Эрдэнэт хот хоёр байгаа. Уулыг байжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах ажил бас залуучууд хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид нар бүхэл цаг үеийнхээ туршид бүтээн байгуулалтыг хийж ирсэн. Бүтээн байгуулалтыг бид нар юуны төлөө хийдэг? Хөгжлийн төлөө хийдэг. Тэгэхээр энэ хөгжлийг бий болгож байгаа хүмүүс нь өөрөө залуучууд бид нар юм аа. Энэ их олон бүтээн байгуулалтыг, энэ их олон ажлуудыг дандаа залуучууд нуруунд дээрээ үрж гэрсэн байдаг. Энэ бол түүхээр батлагдсан үнэн. Энийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин өнөөдрийн залуучууд бидний энэ танхим сууж байгаа та бидний нуруунд дээр ямар бүтээн байгуулалт байгуулна бэ? Бид нар юугаараа энэ Монгол улсынхаа хөгжилтөнд хувь нэмэр оруулах юм? Бид нар түүхэнд хэн болж бичигдэх юм бэ гэдэг зүйлийг бол өнөөдөр бид нар шийдэх юм боломжтой болж байна. Тийм учраас өнөөдөр миний та бүдтэй яриарсаа гэдэг сэдвийг бас манай дэлхийн зөнгийнхэн хөгжлийн төлөөх залуучуудын оролцоо гэж ингэж сонгосон гэж ингэж ойлгож байгаа. Бид нар өнөөдөр Монгол улсыг өмнө хизээж байж байгаагүй тийм эдийн засгийн өсөлттэй, урд өмнө бас хизээж хийгдээгүй тийм их багтаамжтай, их хүртээмжтэй Монгол улсыг улс шиг өөрийн авч явах хэмжээний бүтээн байгуулалтыг хийх энэ цаг үеийг босгон дээр байж байгаа азтай залуучууд. Энэ бүгдэд харин залуучуудын байгууллага нь бэлэн байна уу? Залуучууд нь өөрсдөө бэлэн байна уу гэдэг энэ асуултанд харин бид нар бэлэн байна уу үгүй байна уу гэдэгтээ нэгдүгээр хариулах ёстой. Бидний бэлэн байдлын төвшин харин хэр зэрэг байгаа юм бэ гэдгээ өөрсдөө үнэлцгнээд энэ дээрээ дүгнэлт хийсний үндсэн дээр харин тэр бүх ажил руу өөрсдөө бэлдэх ёстой. Бэлдэх ёстой ажлуудын маань биднээс хамаарах хэсэг, бусад байгууллагуудаас хамаарах хэсэг, төрийн бодлогоос хамаарах хэсэг гэдэг ингээд үндсэндээ 3 хувааж болж байгаа. Төрийн бодлогоос хамаарах хэсэг магадгүй та нарт хол юмсаа сонсогдож магадгүй. Гэхдээ тэр бол бас л бидний үргэлж анхаарч явах хэрэгтэй гэсэн үг байдаг. Нэгдэд нийлээд үүсгэж байгаа бүх ажлуудыг бид нар байгууллагын өрөөнд хийж байгаа. Тэрнээс ганцаараа хийнэ гэж байхгүй. Бид нар 3 саяудаа 3 сая компани байгуулчаад бид нар бүтээн байгуулалт хийнэ гэвэл юу болох вэ? Та бүхэн өөрсдөө мэдж. Тийм учраас бид нар нэгдэд нийлдэг. Нэгдэд нийлэхдээ хувийн гэрчлэлээр нийлэхээр тэрийг компанид нэрлэдэг. Төрийн бас байгууллагуудаар нийлэхээр тэрийг одоо засгийн газрын бус байгууллагууд гэдэг. За эргээд одоо бид нар бас эргээд гадна дотн явж сурах, анги хамт олноороо нийлэх гэх мэтлэнгээр ингээд бүх юмнууд дандаа байгууллагын өрөөнд шийдэгдэж байгаа. Жишээ нь бид нар ангиараа нийлэхээр бидрийг юу гэдэг одоо мөнхтийн ангич гэдэг юм уу эсвэл болдогийн анги гэж хэлдэг үстэй тий. Тэр сургуулийн одоо 10B анги ч юм уу 11А ч юм уу гэж л хэлдэг. Энэ бол өөрөө байгууллага. Тэгэхээр бид нар байгууллагын төвшөнд бид нар нийлж юугаар янзлах хэрэгтэй юм бэ гэдэг зүйлээ бид нар бас үнцэгнэх хэрэгтэй. Хамгийн чухал хэсэг бол нөгөө мөнхат гэдэг бие хүн, мөнхат гэдэг хувь хүн. Энэ хоёр хувь хүн бие хүн яаж хөгжих юм бэ гэдэг энэ асуудал байдаг. Тэмчээс өнөөдрийн та бүдгийн насан дээр бол өөрийгөө ямар хувь хүн байх вэ? Ямар бие хүн байх вэ гэдэг асуудлаар бүгднийг нь тодорхойлж чадсан. Тэрэндээ бас тодорхой зорилтууд тавиад тэр зорилтуудаа хэрэгжүүлж чадсан байх ёстой. Ийм л цаг үе байгаа. Өнөөдрийн ерөнхий улс төрийн сургуульд сурж байгаа залуучуудын гол үүрэг юу? Над хэлж өгдөө гол үүрэг нь юу? Маш зөв, сурах. Оюутнуудын гол үүрэг нь юу? Сурах. Тийм учраас өөрөөр хэлбэл улсын өмнө, улсын хөгжлийн өмнө хүлээсэн хамгийн том үүрэг бол өнөөдрийн 10 жилийн сурагч нар оюутнуудын хувьд бол сурах юм байна. Сурах. Онц сурж байвал чи хөгжлийнхээ төлөө оруулж байгаа хувь нэмрээ оруулж чадчихна. Сайн сурж байгаа бол
чи нэг хувь дутуу оруулж байна. Дунд сурж байгаа бол чи 2% дутуу оруулж байна. Муу сурж байгаа бол чи өвшөө оруулж чадахгүй байна гэдгээл та бүхэн босрлын системээр дүгнүүлж байгаа. Энэ бүхэн бол миний хөгжилд оруулж байгаа өөрийн хувь нэмэр шүү гэдгийг залуу хүн болгон өөрсдөө мэддэг, ухамсарладаг. Тэр оруулж байгаа хувь нэмрээ үргэлж өсгөж нийгэмд эзэлж байгаа байр суурь бие биенийхээ хувьд үнцэнтэй хүн болохын төлөө хөдөлмөрлөх ёстой. Миний санал нийлж байгаа энэ ярьж байгаатай санал нийлж байгаа хүмүүс нь бас гараа өргөд нь харуул та. Сурах бол улсынхаа хөгжлийн төлөө оруулж байгаа чимээ өөрийн чинь гол хувь нэмэр. Ердөө давчхан байна. За баярлалаа. За ингээд Монголын залуучдын холбоо бол улс төрийн байгууллага биш. Монголын залуучдын холбоо бол төрийн байгууллага биш. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл Монголын залуучдын холбооны хүрээнд бол төрийн ажлын асуудлыг бол ярих өнцөг нь өөр. Дээрээс нь Монголын залуучдын холбооны хувьд бол намуудын явуулдаг шиг үйл ажиллагааг огтонч ярьж болохгүй. Яг тэгэхээр бид нар үндсэн хуулиараа за дээр нь төрийн бас байгууллагын хуулиар бид нар улс төрийн үйл ажиллагаа огт явуулдаг ийм байгууллага. Маш их олон залуучууд ингээд Монголын залуучдын холбооны талаарх ойлголтын зөрүүгээс болоод андуурдаг. Биднийг улс төр хийгээд байгаа юм шиг эсвэл биднийг төрийн байгууллага гэж андуурдаг зарим нь. Та нар ийм зүйл заавал хийх ёстой гэдэг ингээд төрийн байгууллагаас шаарддаг шиг зүйлүүдийг бол шаарддаг. Гэхдээ энэ нь бол өөрөө бидний хувьд юу гэж ойлгодог вэ гэхээр яг энэ залуучуудын асуудал болгоно эзэнгүй байна. Асуудал болгоных нь араас биднийг бас хөөцөлтөд ажиллана гэдэг энэ найдлага байгаа учраас биднээс нэгтгэн байна л гэж ингэж ойлгодог. Ийм учраас бид нар энэ хүрээнд бас орж ажиллаж энэ хүрээнд бас асуудлыг барьж авч тэмцэгтэй тэмцээд шийдвэрлэх асуудлаар нь шийдвэрлэхийн төлөө ингээд ажиллаад явж байгаа. За ингээд манай гүйцэтгэх хорооны залуучууд та бүхэн зориулж слайдууд бэлдсэн байгаа. Энийг танилцуулъя. 2013 онд бид нэр залуусаа оролцъё гэдэг хүрээндээр бүх ажиллагаануудаа явуулсан. Яагаад оролцъё гэдэг вэ? Монгол оролцоо шаардлагатай байгаа боловч залуучууд маань унтаад байгаа. Унтаад байгаа гэдэг нь хоёр талтай хавьжигтай шүү. Өөрөөр хэлбэл өнөөдөр залуучуудын ингээд тулгамдсан асуудлуудыг жагсаа гэхээр нэг мянгаад юм болдё гэд үргэлжлээл. Яг өөртөө нь холбоотой асуудал, гэр бүлтэй нь холбоотой асуудал, сургуультай нь холбоотой асуудал, эрүүл мэндтэй нь холбоотой за ингээд мянгаад асуудал. Багслаад үзэх юм бол үндсэндээ нэг 5 асуудал байдаг. Өнөөдөр магадгүй та хэд бол ээж аваахын гэрээс гараагүй байгаа учраас орон сууцны асуудал нэг тийм чухал биш юм шиг санагдаж байгаа юм магадгүй. Гэхдээ ерөөсөө маргааш л ээж аваахын гэрээс гарахад та нарын нэг номерын асуудал бол орон сууц болдог. Залуучуудын өмнө, залуу гэр бүлүүдийн өмнө хамгийн их тулгамдж байгаа асуудал бол орон сууц. Хоёрдугаарх нь ажлын байрны асуудал. Гуравдугаарх нь эрүүл мэнд, дөрөвдүгээрх нь боловсрол, тавт нь чөлөөт хүн, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх вэ? Өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээр маш их олон асуултын тэмдгүүд байдаг. Энэ 5 асуудалд үндсэндээ тэр мянгад асуудал чинь багслагддаг. Тийм учраас бид нар өөрөлдөл энэ асуудлуудыг шийдэхин төлөө залуу хүн болгоныг оролцдог байлгахын төлөө оролцоо гэдэг энэ кампанид ажлыг бүтэн жилийн турш хийсэн. Монголд байдаг нийгмийн бүлгүүдээс хамгийн шударга бүлэг нь ямар насных юм хэлтэй? Хамгийн шударга хүүхдүүд. Тэгвэл хүүхдүүд нөгөө талдаа шийдвэр гаргагч нар биш байдаг. Шударга мөртлөө хамгийн их шийдвэр гаргах одоо насан дээрээ ирж байгаа хүмүүс бол залуучууд байдаг.
өдөр болгон өөрийнхөө өмнөөс гэмлийнхээ өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргах юм шаардлагууд гардаг. Тэгэхээр нөгөө талд нь нийгмийн шудраг бус зүйлүүдтэй өдөр болгон нүүр тулж байгаа. Хамгийн өөрөөр хэлбэл шударгаараа байгаа нийгмийн харилцаанд хамгийн гүнзгий орж байгаа хэсэг бол залуучуудын хэсэг байна. Шудраг бус бүх асуудлууд дээр залуучуудыг оролцуулахгүй байхыг эрмэлздэг. Тэр агуулгаараа залуучуудыг оролцох бүх оролцооны сувгуудыг хүчээр хааж эхэлдэг. Тийм учраас бид нэр өөрөөр хэлбэл энэ сувгуудыг нэг зорилгоор залуусаа оролцъё гэдэг энэ кампанит ажлыг бүтэн жилийн хугацаанд явуулсан. Бид нар бүх асуудалд очиж оролцох ёстой. Оролцоогүй гэж бид нэр гомдлоод ээж болохгүй. Оролцоогүй байж гарсан шийдвэрүүдэд бид нар бас хэрэгжүүлэхгүйгээд гэдгийг ядаж болохгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар бүх асуудалд оролцоод эхлэх юм бол бүх асуудал бидний төлөө шийдэгдэж эхэлж байгаа. Монгол улсыг залуучуудын улс гэж ярьдаг шүү дээ. Тэгтэл одоо жишээ та нар энэ дотор байж байгаа залуучууд сумынхаа төсвийг шийдэхэд, аймгийнхаа төсвийг шийдэхэд, дүүргийнхээ төсвийг шийдэхэд, улсын төсөв шийдэхэд оролцож үзсэн залуу байна. Байхгүй. Учраас бид нар залуучуудаа оролцъё гэдэг энэ урайг дэвшүүлж нодон жил Монголын залуучуудын холбооны бүхэл одоо салбаруудаар сэрэх үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн жил бид нар 21 аймгаараа тойрсон Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчдийн түүхэнд анх удаа 21 аймгаар тойрсон ерөнхийлөгч болсондоо би бол их олзуурхаж байгаа. Бид нар аймгийн асуудал ярихад аймаг дээр очиж үзээгүй аймаг ярихаар их төвхтэй. Сумын асуудал ярихад суман дээр очиж үзээгүй байж сум ярих төвхтэй. Сургууль боловсролын асуудал ярихад тэнд нь өөрөө асуудалд нь хутгалж байгаагүй тохиолдолд тэр бүгдийг ярихад их төвхтэй байдаг. Тэр учраас бид нар асуудлынхаа голыг авч явах. Дээр нь орон нутагт байж байгаа унтчаад байгаа залуучуудаа сэргээхийн тулд нодлон бид нар 21 аймгаараа тойрсон. Одоо энэ дагуулгаас үргэлжилж байгаа. Манай аймгийн дарга нар бүх сумаараа тойроод ингээд явж байгаа. Үндсэндээ нэг 5 сарын сүүл гэхэд бол манай бүх сумын одоо залуучдын байгууллагууд сэргээд ингээд дууснаа гэж ингэж харж байгаа. Энэний дараа бид нар бүх байгууллага дээр залуучдын зөвлөл байгуулна. Бүх багууд дээр залуучдын зөвлөлүүд байгуулна. Тийм учраас энд сууж байгаа та бүхэн залуучууд та бүхэн залуучуудынхаа байгууллагын ажилд ядаж оролцоод ажиллаад үзээд эхлээрээ. Магадгүй сургуулийнхаа захирал хэлж эхлэхээс өмнө асуудал шаардлага тавихаас өмнө энэ асуудалд би оролцмоор байна гэдгийг илэрхийлэхээс өмнө залуучуудынхаа байгууллагын ажилд би оролцмоор байна гэдэг ингээд хэлээд очоод шаардаад хамтраад тэр бүх зүйлүүдийг хийгээд үзээрэй гэж хэлмээр. Оролцоо сэргээд эхлэнгүүтэл бидний дараа нь ямар шаардлага гарч ирсэн гэхээр нэгдэх шаардлага гарч ирсэн. Тийм учраас бид нар 14 оныг залуусаа нэгдий гэдэг үрээн дээр бүхэн үйл ажиллагаагаа явуулж. Өмнө бид нар нэг дарга сонгоод хэдэн тэргүүлэгчтэй сонгоод ингээд мартдаг байсан бол одоо нэгдснээрээ бид нар оролцоотой маш их олон залуучуудыг юу чиглүүлж болох юм бэ гэдэг энэ бүх олон асуултын хариултыг олох юм боломжтой болж байгаа. Тийм учраас бид нар 14 оныг нэгдий гэдэг үрээн дээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Энэ логон дээр та бүхэн харж байгаа бүтээн байгуулалт ухаалаг төр доктортой гэрүүл гэсэн байна. Тэгэхээр Монголын залуучдын холбооны өөрийнх нь дүрм үзэл баримталт бол Монгол Улсын засгийн газрын бодлогыг залуучуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх, эргээд Монголын залуучуудын дуу хоолойг засгийн газар түргэх гэдэг энэ хоёр харилцан хамааралтай ойлголт байдаг. Энэ агуулгаараа бид нар энэ жил бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа засгийн газрын бодлогыг дэмжиж бүтээн байгуулалтын маш их олон бригадуудыг сумдуудаас үүсгэж өгч байгаа. Залуу хүнд байдаг хоёрдугаар проблем түрүүн биелсэн ажлын байр байдаг. Ажилтаа бол орлоготой бол орон сууцтай байдаг. Тийм учраас бид нар өнөөдөр бүх
бүхэл залуучууд ажилтаа ойлгох тулд энэ бүтэн байгуулалт нэгдэж байгаа. Хоёрдугаарх нь ухаалаг төр гэсэн байж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч ухаалаг төртэй болно гэдэг. Нийгмийн хамгийн шударга хэсэг нь бол залуучуудаа гэж би түрүүн хэлсэн. Ухаалаг төрийг хэн бүтээдэг их шударга хүмүүс л бүтээдэг. Яагаад гэхээр ухаалаг төр өөрөө бий болчих юм бол нөгөө шударга бусуудад тогтох ямар ч орон зай, амьсгалах агаар, суух сандал ширээ олдохгүй юм л болох ёстой. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ ухаалаг төрийг хэрэгжүүлэх, энэ ухаалаг төрийг боддоор амьдрал дээр нутагшуулж авч явах хүмүүс нь бол өнөөдрийн ямар ч хэр бүртгэхгүй байгаа жинхэнэ мөрөглөөр жигүүрлсэн байгаа залуучууд та нар өөрсдөө юм. Тийм учраас энэ ухаалаг төрийг үлгэдэж авах хэрэгтэй хүмүүс нь та нар. Тийм учраас энийг бид нар залуучуудад ойлгуулахын тулд ухаалаг төр гэдэг энэ асуудлыг тавьсан байж байгаа. Нөгөө талаар эдийн засгийн хамгийн анхдагч нэгж, төрийн хамгийн анхдагч нэгж бол гэр бүл юм аа. Засаг захиргааны нэгж юм гэхээр хүмүүс сум тэгээ баг гэж хэлдэг. Тэгээд цаашаа дуусчихж байгааз багаас цаашаа явахаар юу өрх гэр бүл. Тэгэхээр эдийн засгийн агуулгаараач эргээд төрийн институцийг босгох энэ агуулгаараач гэсэн хамгийн чухал зүйл бол гэр бүл байдаг. Тэгэхээр энэ бүрдүүлж байгаа гэр бүл өөрөө доктортой байх юм бол төр өөрөө доктортой байна. Энэ агуулгаараа бид нар өөрөө бол энэ жил нийгмийн хамгааллын яам гэр бүлийн жил болгоод зарласныг илүү доктортой гэр бүл гэж тодтоход бүх залуучуудынхаа хүрээнд оруулж ирж байгаа. Энд дээр би дараа тодорхой жишээ ярина. За энэ түрүү ярьсан асуудал байна. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, тэгээд чөлөөт цаг. Энэ дөрвөн асуудлын өмнө нь тэр орон сууц гэдэг асуудал байгаа. Тэрийг хязгаарч мартаж болохгүй. За хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бид нар юу хийж хэлсэн бэ гэхээр Монгол хөдөлмөрийн төв бирж гэж байдаг. За дээр нь хөдөлмөр зөвлөлтийн одоо бараг нэг 50% биржүүд байдаг. Тэгээд залуу хүмүүс ажилдаа болоод байл гэж яриад байдаг боловч бас яг хэн болцсон, хэн ажилгүй байгаа юм бэ гэдгийг нь хэлж чаддаг байгууллагаас байдаггүй. Нэг багцтай яриад байдаг. 40% ажилгүй байна. Эсвэл 50 мянган ажилгүй хүн байна гэж яриад байдаг. Тэгэхдээ яг хэн ажилгүй юм гэхээр л хэлж чадах болчтой. Тэр учраас бид нар өөрөөсөө яг манай найз, манай ах, манай дүү тэр ажилгүй байгаа гэдгийг маш тодорхой болгохын тулд энэ хөдөлмөрийн бирж гэдэг зүйлийг өөрсдөө л хийхгүй болохгүй мэнэ гэдэг ийм шийдэлд хүрсэн. Ингээд бид залуучуудын холбооны дэргэд залуучуудын хөдөлмөрийн төв биржийг байгуулсан. Энэ бирж нодлон 7 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлээд одоо нэг 3 төсөл дээр ажиллаад явж байгаа. Сумын залуучууд төсөл таавдас зарим нэг нь хамрагдсан залуучууд байж магадгүй. Бас сумын дээр чинь энэ төслээр ижээд очсон байна. За энэ бол жишээ нь Хинтээ аймаг, Улууд Оронд аймгийн залуучууд. 330 сумдад за тухайн бас Баян үлгэдэг өвчин гараад Баян үлгийн сумд хасагдж байсан. Бүх сумд 4 оюутан залуу утсан. 4 оюутан залуу. Өөрөөр хэлбэл Монгол улсын бүх сумд ингэж масс хүн илгээжсэн төсөл 20 жилд ерөөсөө болж байгаа юм. Бид хэлсэн бүх сумд 4 залуу утсан. Нэг залуу нь компьютер заасан, нэг залуу нь англи хэл заасан, нэг залуу нь эрүүл мэндийн чиглэлээр сумынхаа эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд тусалж ажилласан. Нэг залуу сум дээр байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нартайгаа хамтарч ажилласан. Өөрөөр хэлбэл анхны энэ модуль төслийг бид 4 оюутан нэг суманд нийт 1300 оюутан оролцуулаад хийсэн. Энэ төсөл энэ жил өргөжөөд ерөнхий сайд дэмжиж 10,000 залуу хамрагдах болж байгаа. 330 сумд ойролцоогоор 10-аас 15, за дээд нь 20 залуу очиж ажиллахаар болж байгаа. 6 сарын 10 гэхэд суман дээр очиод 1 сарын хугацаанд байхдаа өдөр болгон нэг модулыг сумын нийт иргэдэд заа. Зөвхөн залуучууд биш.
ахмадууд, төрийн албаагч нар, бизнес эрхлэгч нар, хүүхдүүд энэ бүх хүмүүст модулуудыг заа. Энэ 20 модуль дотор маш олон төрлийн юмнууд байж байгаа. Яаж архинаас гарах уу? Яаж авилга авахгүй өгөхгүй байх уу? Яаж одоо англи хэл сурах уу? Яаж сумаа ээлж үйлчлэлийн бүс болгох уу? Яаж малчин залууга одоо жинхэнэ орчин үеийн малчин болгох уу? Гэх мэтлэнгээр ингээд 20 модуль байж байгаа. Энэ 20 модулыг бүтэн сарын үед туршид манай залуучууд сум дээр сумын нийт иргэдэд заа. Эргээд бас сумын иргэдтэй хамтраад маш олон ажлуудыг хийн. Шинжилж шийдий сумаас гэж хийхээ. Ерөнхийдөө хийдэг шинжилж шийдий гэл. Тэр шиг манай залуучууд суман дээр очсон сумаа яаж шинжилж шийдэх юм бэ гэж хэлцүүлгийг тэн зохион байгуулад суман дээр шинжлэх асуудлуудын чагсаалтыг гаргав. Ухаалаг төр сумаас гэл. Сумаа яаж ухаантай болгох юм? Ухаалаг төр гэж юу хэлээд байгаа юм? Өө сумын иргэдээ, сумын төрийн албаагчтай ойлгож байна уу гэж манай залуучууд ярив. Тэгээ энэ сумын залуус төсөлд одоо 4 сарын 1-ээс эхлээд хамрагдах 10,000 залуучуудыг бид модуль төсвөрээр нь бүтэн сарын хугацаанд сургалтанд хамруулж бэлдэх юм аа. Энэ сумын залуус төсөл Монголын 330 сумын нүүрээ нугаана л гэж ингэж харж байгаа. Монголын 330 суманд очиж одоо манай хуучны хэллэгээр соёлын үрийг тарина л гэж ингэж харж байгаа. 330 суманд байж байгаа иргэдийг тухайн суман дээр засаглахад нь оролцдог болгоно л гэж ингэж ойлгож байгаа. Тэр учраас энэ төсөл өөрөө чухал төсөл байна. За дараа нь бид оюутан залуучуудад зориулаад ажлын гараа гэдэг энэ төслийг хийсэн байж байгаа. Яагаад бидэнд ажлын гараа хэрэгтэй болсон гэхээр төгсөөд очиж байгаа залуу болгоноос ажлын туршлага шаарддаг. Тийм учраас бид нар сурж явах хугацаанд цэргийн алба хаана гэдэг шиг сурж явах хугацаанд дадлагжих энэ боломжийг өгөхийн тулд бид энэ ажлын гараа гэдэг төслийг хийсэн. Нодлон ажлын гараа төсөлд нэг 28 баг, нэг баг нь 15 хүнтэй ажилласан байж байгаа. Дийгүүд нь 21 баг нь бол аймагуудад нэг аймагт нэг суман дээр очиод нэг ширхэг өргөж байсан. Нөгөө үдсэн 7 баг нь болохоор Эрдэнэт, Барнуур, за Хөтөл, за дээр нь урагшаа замын үеийн зам барьж байгаа компани гэх мэтлэн дээр ингээд бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд дээр очиж баригадаар ажилласан. За энэ дарж ажилласан залуучууд жишээ нь Эрдэнэтийн залуучуудын зураг байна. Эрдэнэтэд ажилласан. Энэ хэд бол техникийн сургуулийн дандаа ууд уурхайн чиглэлийн ангийн оюутнууд байна. Одоо энэ 15 оюутнаас жишээ нь 2 оюутан нь одоо Эрдэнэттэй гэрээ байгуулад Эрдэнэтийн тэтгэлгээ сурахаар болчихсон юм явж байгаа. Гэвчлэнгээр энэ ажлын гараа төслөөр яг сурж байгаа чиглэлээрээ одоо хийж байгаа бүтээн байгуулалт дээр очиж ажиллаад тэгээд туршлагатай болоод эргээд тухайн компани дээр яг ажлын фронт дээр байдаг бүхэн асуудлуудыг оюутан багтаа нүүр тулж олж өөрийнхөө онлайн мэдлэгийн практик дээр батлах ийм сайн төсөл болсон. Энэ төсөл бас энэ жил үргэлжилж хэрэгжинэ. За дараагийн нэг чухал юм бол цагийн ажил гэдэг төслийг өдөр хийгээ явж байгаа. Сая өнгөрсөн 7 хоногт цагийн ажлын анхны яамгийг хийсэн. Ямар нэг хэлбэр нэг 1000 гаруй залуучуудыг ажил зурчилсан байж. Тэгэхээр хуучин цагийн ажил гэдэг зүйл байсныг үл байсан. Байхдаа яаж хийдгүү гэхээр муухад нэг таньдаг найз руугаа уцтаа дүүгийг авдаг ч юм уу. Эсвэл нэг таньдаг багш руугаа уцтаа чи нэг 3 өдөө явуулчих гэж хэлдэг ч юм уу тийм. Ийм албан бус хэлбэрээр буюу одоо дандаа танилын хүрээгээр шийдэгдэж явдаг байсан. Ингэж явж байхад олон эрсдлүүд байдаг. Энэ олон эрсдлүүдийг жишээ нь миний үеийн оюутнууд, миний дараагийн одоо үеийн бүхэл оюутнууд өөрсдөө үүрэл дуугүй ингээд явцгаагаад ирсэн. Одоо бид нар болио гэж байна. Болоод энэ бүх цагийн ажлын юмнуудыг албан ёсоор болгоё. Албан ёсных болгоё. Дээр нь эндээс орлого тодорхой бай, хүлээх хариуцлага нь тодорхой бай, тухайн ажлын байран дээр гэмтэж бэртэх юм бол хэн хариуцах юм бэ гэдэг нь бүх зүйл нь тодорхой байгаад гэж байна. Ингээ ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг үүсчихсэн хууль эрх зүйн орчлын боловсронгүй болох юм хэмжээ. Нийслэлтэй манайхан хамтраад бас ингээд цагийн ажлын яамгууд хийгээд залуучуудыг
баталгаагийн өгч араас нь хөдөлт эзэнтэйгээр ажил зүйчилж байгаа. Та нарыг ажилд ингээд зуучлахад хуучин хийж та нарын өмнөөс баталгаа гаргадаггүй. Өмнө хулгайч энэ төргээд ингээд дандаа нэг аасаа ингээд асуудал дагуулад идэг. Тийм бол одоо та нарын өмнөөс залуучдын холбоо баталгаа гаргаж тухайн ажлын байран дээр нь очиод тэнд нь асуудал гарах юм бол та нарын өмнөөс залуучдын холбоо аяардаг ийм схем рүү орж байгаа л ингээд ойлгож байна. Энэ ажлуудын өдөр залуучуудыг хөдөлмөртэй болгох төлөө хийж байна. Энэ зөвхөн бидний өнөөдөр байгууллагын хүрээнд шийдэж чадж байгаа ийм асуудлууд байгаа. За энэ ингээд 1300 залуучууд явсан байж байгаа. Нөгөө түрүүний ярьсан дөрвөн чиглэлээр. За дээрээс нь бид нар бас энэ төслийн өрөөнд нэг ажлыг эхлүүлсэн энэ дээр ороогүй. Энэ хариу нөлөөгөө дуусгая ингээд нэг сар нь 200 мянган төгрөг хөдөлмөрийн яамнаас өгч байгаа. Сумын залуус төгсөлд. Нэг сар нь бол тухайн сумд байж байгаа залуучууд хариу нөлөөгөө дуусгая хийж байгаа. Өөрөлдөл ахмадуудад одоо гэрээр нь орж суулгаа хийдэг тий. За ахмадуудад зориулж англи хэл заадаг гэх мэтлэн дээр өөрөлдөл илүү нөгөө нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлууд хийж. Тэгээ энэ бүх ажлуудыг бас ерөнхийлөгч дэмжиж энэ бүх сайн дурын ажлуудыг нэгтгээд ардын элчгийн хөтөлбөрийг хийхээр болсон байж байгаа. Үндэсний сайн дурын тогтолцоог бүрдүүлэх ардын элчгийн хөтөлбөр. Одоо танай сургууль дээр Peace Corps-ийн гээд гадаадаас Америкаас ирсэн багш нар очиод хичээл заагаад байдаг шүү дээ. Яг тэр шиг. Өөрөлдөл одоо бид нэр дотооддоо үндэсний сайн дурынхны хөдөлгөөнийг үүсгээд үндэсний сайн дурын тогтолцоог бүрдүүлээд энүүгээрээ өөрөөр дараа нь үндэсний сайн дурын одоо хөтөлбөрт би хамрагдж ирсэн. Би сайн дураараа очиж жишээ сумын эмнэлгийг өөрчлөх ажлыг хийсэн. Би сайн дураараа очиж би сумын одоо сургуулийн одоо тийм Монгол хэлний төвшин төвд дэвшлүүлсэн. Би сайн дураараа очиж тэр сумыг би спортлог болгосон. Гэх мэтлэнгээр ингээд маш их олон зүйлүүдтэй залуучуудыг сайн дураараа явах энэ дэв бүтцийн төрийн бодлогын хэмжээнд хангаж өгөх энэ ажлыг өнөөдөр бас эхлүүлж чадсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мундаг чадaltaй маш сайн залуучууд хаасаагүй байгаа. Өнөөдөр 3 дугаар эмнэлэгт байж байгаа мэс засалж залуу нэг аймгийн эмнэлэгт очиод мэс заслын дасгийн 3 жил сайн дураараа ажиллаад өөрийн дотор гаргаад ирэх тэр аймагт ямар том өөрчлөлт болж ийнө гэдэг нь өөрөө ямар ч үнэлж баршгүй юм л зүйл байгаа. Тийм учраас энэ бүгдийг энэ үндэсний сайн дурынхны тогтолцоогоор дээр нь Монгол Улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бид нар хийж эхлүүлж байна. За энэ түрүүн би ажлын гараа төслийг ярьсан. Энэ сум болгон дээр яагаад бид нар жишээ өгч байсан гэхээр малж байгаа залуучуудыг өнөөдөр малгуу очихоор нь хотод очиод байрлагчин бол гэж хэлж байна. Насаараа малцсан. Ерөөсөө дунд сургуулаа хаяад малдыг гараад малж байгаа энэ залуу зөв өнөөдөр нэг зодон малгуу болонгууд л хот руу орох ийм л ажилтай болж байна. Энэний оронд бид нар энэ жишээ үйлчилгээ дээр тулгуурлаад аймаг болгонд малжуулах төслийг эхлүүлье гэж. Энийг манай Хинтээ аймаг санаачлаад Хинтээ аймгийн манай залуучтай холбооныхын эхлүүлж байгаа. 11 тонн энгийн Хинтээ аймагт нийт 600 гаруй мянган малчин байд юм байна. Тэгээ мянган малчтаас манай залуучтай холбооных нь ханд өгсөж байгаа. 10 бог мал өгөөч. Хандивлаач манай малжуулах одоо санд. Ингээд бараг дийлэнх зөвшөөрсөн гэж. Дийлэнх зөвшөөрсөн. Тэгвэл хэрэгэд нөгөө нэг 40 малтай болсон залуучдынхаа малын буцаагаад нэг 120-30 болгож өгөөд за 2 жилийн дараа бид нар яг энэ тоогоор чамаас буцааж авна. Дунд нь янз бүрийн хүү ч юм уу эсвэл янз бүрийн буцааж авахгүй, ихэж авахгүй. Яг энэ тоогоор чи 2 жилийн дараа өсгчөөд буцаад малаа манай санд буцаагаад өгчөрөө гэдэг ийм төсөл явж. Тэгээд Хинтээ аймаг дээр энэ жил туршилтад амжилттай болох юм бол бид 21 аймагт явуулнаа. 21 аймагт явуулаад 21 аймагт яг энэ Монгол малчин гэдэг энэ одоо хаач байхгүй нэрийг мэрэгчлийг цааш нь хадгалж явах ийм одоо сонголттой байсан залуучуудыг дэмжихэд ирнэ бид ашиглах гэж.
Саяхан бид нар талбайд ерөнхий сайдтай хөдөлмөрийн сайдтай нийлээд хөдөлгөөний хөтөлбөрийнхөө нээлтийг хийжсэн. Тэгээ хаалтан дээр нь ерөнхий сайд үр дүнтэй болсон учраас энэ жил 14 онд 10,000 орлогоноо гэдээ амлчихсан байж байгаа. За ингээд манайд орчгоороо тийм ажил орлоготой Монгол зовлон бүрийн төлөө гэдэг ийм өрөө явж байгаа. За бидний үндсэн үүрэг түрүү хөтөлөө ярилцсан шүү дээ. Сурхаа. Их сургуулаа төгсөх хүртэл сурах. Тэгтэл бид зөв юм сурж гин үү? Сайн сургууль сурж гин үү? Монгол агшаар заалгаж гин үү? Миний үзэж байгаа сурах хүчиг ямар байгаа юм? Миний одоо хэрэглэж байгаа компьютер юу юм гэх ингээд. Энэ бүх асуултуудыг та нар өөрсдөө ингээд нэг тавиад үзээрэй. Та нарт юу хариулж чадах юм бараг л гарахгүй дээ. Зөвхөн мэдж байгаа гэсэн залуу нь өөрөөгөө юу сурж, юуны төлөө байгаа, ямар орчинд байгаа гэдгээ 100% мэдж байгаа залуу. Байвал гараа өг. Мэргэжлийн өөрөө сонгосон залуу нь яг өөрөө сонгосон. Одоо энэ сонголтонд хэрэгжиж байгаа залуу байна уу? За одоо бид дахиад шалгах асуулт асууя. Одоо сурж байгаа их сургуулиуд төгсөөд дахиад өөр сургуульд орно гэж бодож байгаа залуу байна. Тэгэхээр өөрөлдөө та нар дахиад сонголтоо буруу хийсэн байна л гэсэн. Өөрөлдөө одоо маш олон оюутнууд асуудаг. Би мэргэжлээ буруу сонгочихжээ. Би өвшөө сургуулаа буруу сонгочихжээ. За одоо энэ нэг иймэрхүү сурчлаа. Одоо төгсөөд дахиад бакалаврт нь даа. Энэ бол оюутнуудын дунд нэг үндсэндээ 80% дотор нь байдаг яриа. Өөрөөр бид Монголын боловсролын тогтолцоо өнөхөр сайн бол энэ бүх зүйлүүдэд бид нар ямар ч асуудалгүй шууд хариулаад эцсийн үндэ би ийм ажлын байран дээр очих юм байна, ийм цалинтай болох юм байна гэдэг өөрийгөө бүрэн тодорхойлж чаддаг юм л байх ёстой. Сурж байгаа бүх зүйлдээ итгэлтэй байх ёстой. Бид нар хамгийн энгийн өрсөлдөөний орчин бол та нарын анги байгаа. Та нарын курс ч байгаа. Тэгээд сургуульч нь. Тэгээд нэг төгсөлтийнхэн тийм. Тэгээд улсаараа бид нар нэг болж байгаад хоёр көстэйгээ яаж үзэх юм? Нөгөө далайн цаанаа улсуудтай яаж өрсөлдөх юм? Энэ бүх зүйлүүдэд бид нар хариулж чадахгүй гэдэг бол боловсролын тогтолцоо тодорхойгүй байна л гэсэн үг. Энэ бүгдийг бас бид нар тодорхой болгох ажилд нь туслахын тулд нэлээд олон ажлуудыг хийж байгаа. Залуучуудын боловсролын хороо гэж байгуулсан. Энэ хороон дээр дээд боловсрол, дунд боловсрол, ерөнхий боловсрол тийм. За дээр нь дипломын дараах бүхэн сургалтын чиглэлүүд. За дээр нь одоо нөгөө бидний хийж чаддаггүй зүйлүүд үүдийг нөгөө хэлний боловсрол. За дээр нь гадаад нэгтгэл сургуулиудад бэлтгэл гэх мэтлэг маш их олон ажлууд. Энэ бүх асуудлуудыг бүгдээрээ хийж байна. За дээр нь бид нар маш их олон шинжлэх ухаанч одоо иргэдийг боловсролын системээс төрүүлж гаргах хэрэгтэй. Өнгөрсөн нэг 2 хоногийн турш тэр саран даваагаа лекцэн дээр очиод төрүүчээрээ залбирч байгаа хүмүүсийн талаар ингээд Твиттерт бүтэн 3 хоног хэлцүүлэг явуулаа штэ. Тэгээд тэнд очиж байгаа хүмүүсийн гэхдээ буруу биш. Саран даваагийн буруу бол бүрж биш. Юу буруутай вөхөр манай боловсролын систем л буруу байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг тийм өөрийн хүчин чадлаас биш юмд нэг итгэдэг нэг тийм юм байна шүү дээ. Боловсролын системийн юм хийж өгсөй вөхөр бидэрт ерөөсөө эзэмшиж байгаа боловсролдоо итгэлтэй тэрийг эзэмшиж чадсанараа би ийм хүн болно гэдэг итгэл үнэмшлийн төрүүлж чадах үз ийм л систем бидэрт хэрэгтэй байна. Тэгээд би цэцэрлэгийн наснаас ахгуулаад за би одоо хүүхдэрээ ярив.
манай хүүхэд цэцэрлэгийн наснаас авахгүй бол ийм боловсрол эзэмшээд, ерөнхий улсын сургуульд ийм боловсрол эзэмшээд, ихтэй сургуульд ийм боловсрол эзэмшээд тэдний настайд ийм хэмжээний боловсролтой хүн болцсноо гэдгийг хэмждэг, заадаг ийм замын зураг өнөөдөр жишээ байхгүй. Бүх юм наасаа дагаж урсгалаараа явж байгаа. Энд хамгийн их санаа зовох ёстой хүмүүс бол өнөөдөр тэр муу системийн бүтээгдэхүүн болж байгаа бид нар өөрсдөө юм байна. Тэгтэл бид нар амар тайван явж байгаа шүү дээ. Амар тайван явж. Яаж маргааш багшаа аргалах уу? Яаж өвтөйхэн гэж байгаа нэг төгсчих үү? За одоо төгсчөөд дараа нэг танилаараа нэг ажилд орчиндоо гэсэн маягтай. Тийм учраас өөрөөр бид нар энэ боловсрол гэдэг асуудлыг барьж бод нухаж байна. Энэ 12 оны статистикийн үзүүлэлтүүд байж. Бид нар дараагийн үеинд бас ерөөсөө дэлхийн боловсролыг Монголд гэдэг юм аа ерөөсөө хийв. Дэлхийн боловсролыг Монголд. Тэгээд сая нэг 10 оны өмнө Оксфорд орчод ирсэн. Энэ Education First гэдэг институт байгаа. Одоо та нарын өгөөддөг нөгөө TOEFL, IELTS гэдэг ингээд тэр бүгдийн корыг боловсруулдаг. Дэлхийн топ 100 их сургуульд оюутнаа бэлдэж өгдөг. Өөрөөр хэлбэл хоёр дахь хэл нь англи, өөрөөр хэлбэл эхний мадр хэл нь одоо Монгол шиг ийм улсуудын залуучуудыг тэр топ сургуулиудад бэлдэж өгдөг ийм том институт. Тэгээ энэ институттай хамтарч ажиллах ажлаа эхэлсэн. Бид нар залуучдын боловсролын корпорац гэж байгуулж байгаа. Бид нар хувийн гүйцэтгэлийг энэ боловсролын салбарт маш том хөрөнгө оруулаад хийх нь гэсэн чинь хувийн гүйцэтгэх нь хийхгүй байна. Манай хувийн ихтэй сургуулиуд сайн байгаа. Тэгтээ л бас муу байна. Дээрэс нь төрийг төр юмаа хийх гээд үзээд байгаа боловч өөрсдөө учраа олохгүй бас их бодолж байгаа. Тийм учраас бид нар залуучдын боловсролын корпорац гэж байгуулад тэгээ ихтэй сургуулиудад тэгтээ топ шүү. Топ ихтэй сургуулиудад бэлддэг энэ ажлыг эхлэе гэж. Хуучин бол бидний үеийнхэн бол гадаад юм гэдэг бол ерөөсөө тэнгэрийн өмнөд гатахтай тийм адилхан асуудал байсан. Одоо бол хайцсангуу амархан болсон. Тэгвэл амархан болохдоо манайхан яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд зөвшөөрсөн сургууль руу гүйцэж ороод мөнгө төлөөд орчдөг. Тэгвэл тэр сургууль нь нөгөө топ 100 байдгаа топ одоо 1000 доторч байхгүй тэм сургуулиудад очиж хайрын сайхан залуунаас хайрын сайхан мөнгө үрцгээ гэдэг. Бид нар амбицтай байх хэрэгтэй. Бид нар Монгол залуучуудын бол дэлхийн топ-д очиж сурна гэдэг амбиц байх хэрэгтэй. Бид нар топ-д сураад төгсөх юм бол бид нар топ компаниудад ажилд орно. Бид нар топ улсуудтай өсөлтөх хэмжээнд хөгжиж чадна гэдэг. Энэ амбиц. Тийм учраас бид нар энэ амбицийг илэрхийлэх болгож энэ Education First-д очиж гэрээ өгч хамтарч ажиллаад эхэлж байна. Түүний ярьдаг бүх асуудлууд боловсролтой, дипломтой, ажилгүй залуу байгаад. Энэний буруу нь тань биш. Энэний буруу нь тогтолцооны буруу байхгүй. Тэгвэл тогтолцоо нь буруу байхад тэртээдэргүй тогтолцоо буруу юм чи бид нар ч гэсэн ингэж явж ийдэ гэж та нар урсгалаараа байж болохгүй. Энэ бүгдийг суулж, энэ бүгдийг давж, энэ бүгдийн ард төвчж гарах хэрэгтэй. Ингэсний хүчин залуу хүмүүс та нар өөрсдөө л хожино. Энэ хожсон залуу болгоны нуруунд дээр харин улсын хөгжил явна. Тэрнээс зүгээр энэ үйлдвэрүүд, зүгээр нэг сулбарууд, зүгээр энэ бүгдтэй эвлэлсэн, бууж өгсөн хүмүүс бол улсыг хөгжүүлэх тухай асуудал юусоо байхгүй. Тэр юу болдгоо гэхээр зүгээр л гомдосод, зүгээр л нэг илүү хөлсөн, зүгээр л нэг атаархагчд болж ингэж хувирдаг. Тийм учраас энэ үгийг тав заавал хэлж. Энэ залуучуудын хамгийн чухал юм бол спорт. Залуу хүн спортлогд бүх өвчнөөс өөрийгөө сэргийлж чаддаг. Энэ бол бидний бурхнаас өгсөн, бидний байнгаас өгсөн
гайхамшигтай сайхан бие явдаг. Энэ бие болдрыг сэргээж үргэлж одоо тийм байх ёстой хэм хэмжээнд байлгаж байх юм бол бид нар ямар ч вирусыг ямар ч өвчнийг эсэргүүцэх юм боломж байна. Эсвэргээр бидний эрүүл мэндэд хамгийн их дайсагнаж байгаа зүйл бол спирт. Өнөөдөр айхуулж байгаа хамгийн их өргөн продукт бол манай залуучуудын продукт байна. Арай нэг ахмадууд нь уусаар гол бие дийлэхээ болсон учраас хүчээр бие дийлэхгүй учраас архинаас гарч байгаа. Одоо 40-с дэснийх нь. Тэгээс ухамсараа гарсан юм байхгүй ш. Бие дийлэхээ болоод гарч байгаа. Яагаад бие дийлэхээ болж байгаа? Хайрын сайхан залуу насндаа уусаар гол нөгөө бие сүнхээ дуусч байгаа. Тэр хүчээр бие дийлэхгүй учраас архинаас гарч байгаа. Нэг ухаантай болоод гарч байгаа юм биш. Тийм учраас бид нэр спорт гэдэг айныг эхлүүлсэн байж. Энэ айны хүрээнд өнөөдөр маш их олон нэрийг өөрчлөлтүүд гарч байгаа. Баасан гараг баг модоос гарч байна шүү дээ. Одоо залуучууд бүр баарлуу заах руу явуулаа гэж бие хэлж чаддаг гэсэн. Хуучин бизнес явуулж ихээр аян мөнгөтэй ингээл тэгдэг байсан бол одоо бизнес явуулах залууга гайхдаг болж эхэлж байна. Улаанбаатарт. Одохгүй бүх аймагт юм болно. Дараа сумын дээр бас юм бол. Дараагийн дэлхийн бүх улсууд эхлээд мөр үйлдвэрлэдэг байсан. Дараа нь автомашинтай болсон. Одоо бүр дугуйтай болох төлөө явж байна. Тэгсэн чинь манайхан одоо автомашинтай болно гэж дайраад үүдэн нь юу юм? Өвлөл. Үүдэн нь юу юм? Өвөн дээр. Юусе хөдөлгөөний дутагдал. Нийт өвчлөлийн топ нэгт нь юу явж байгаа гэж зүрх судасны өвчлөл. Тэгээд дагаад тааглалт. Нөгөө архичин дагаад юу гэдэг гэж илгэн байхгүй болж. Өвчлөлөөр зүрхний дараа хоёрт нь орж байгаа илэг. Одоо удахгүй уушиг орж ирнэ. Утаа юм байна. Ерөөсөө зүрх судасны өвчлөөс сэргэлт ганцхан юм. Хөдөлгөөн. Өөрөөр хэлбэл спорт. Хүний хамгийн их хөдөлгдөг үр дүнтэй зүйл юу? Дугуй. Тийм учраас бид нар ундаг дугаан замтай болъё Улаанбаатарт ундаг дугаан замтай болъё гэдэг ажлууд эхлүүлсэн болж байгаа. Нотлоо анх ярихад бол өстой муу тэнэг навшчи хятадын дугуй хуучирсан дугуйнуудыг авчир заах гэж байна. Муу тэнэг навшчи хятадын өдөр дэмжлээ гэл ингээл. Нэг нь хаалт өдөөс нэг эсэргүүцдэг нөгөө нэг хитэн лүмбүнгүүд нөгөө нэг хитэн ургашгүй бүтлгүү хязгаарч хөнжил авчирч чадхааргүй болсон үед нөхдүүд жам хэлээ билүүдүүд ингээ орж ирдэг. Одоо хэмжлээс овоо хүмүүс ойлгоод хотод хийж байгаа зам болгоны хажуугаар нь явганы зам нэг талаар нь дугуй зам. Одоо та нэг 5 жилийн дараа хараарай. Хотод ирэхэд дийлэнхэн дугуй унаад явдаг болно. Яг тэгэхээр тэр бүхэн бол өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажил. Тэрнээс хэмнэг засгийн газрын төлөө ч юм уу хэмнэг дундад дулмаагийн төлөө хийж байгаа асуудал биш. Би өөрөө зүрхний өвчнгүү, судасны өвчнгүү байхын төлөө хийж байгаа юм л зүйл. Би өөрийнхөө төлөө байхгүй бол хэн нэгний миний төлөө байя гэж шаардаж яах юм бэ? Ердөө л ийм зүйл байна. Одоо энэ жил манай залуучууд өвөл дугуй унж болдгийг батлана гэдэг энэ жилчиндээ дугуйгаа тавилгүй унж шүү дээ. Энэ зэцээ таньж байгаа л дээ. Энэ өдөр дугуй парад хийгээд энэ дугуйгаар Сүхбаатарын талбай дээр ийм дугуй бүтээж зургийн нөгөө хотын өндөр хар байшин биш үү? Тэрэн дээрээс авсан. Энэ бол өөрөө маш том зураг л байна. Бүх спорт залуудыг нээлттэй бол гэж байна. Одоо бид нэр баарлуу ус заал руу гэсэн чи заал руу очихсан заал нь алттай байгаа. Харин үнэтэй болсон. Тий.
Нөгөө талаар заавал нөгөө заалны зохицуулагчийг зохицуулах ажил гарна. Тэгэхээр яах юм? Авилга өгнө те. Нэг бол хүүхдийн таньдаг байх хэрэгтэй. Хүүхэд нь тал алдаж болох. Эсвэл захирлын таньдаг байх хэрэгтэй. Гээл ингээд нөгөө авилгын чинь юмнууд л нүүрэн дээр тулаад. Тэгээ бүх спорт залуудыг одоо ямар ч байсан нээлттэй болгоно. Оюун сайд амлчихсан, ганц хүмүүс сайд амлчихсан. Одоо удахгүй шийдвэрийг гаргаж өгнө гэдэг гэж байна. Тэгээд тэрэн дээр зөвхөн тухайн сургуулийн оюутнууд биш, сурагч нар биш. Тухайн одоо хорооллынхан тий. Тухайн одоо хорооныхан залуучууд ирж хэдэн л хэдэн цагт тоожулдаг юм л болгож байгаа. Төрийн өмчийн бүх заалуудыг нэг ижил тарифтай болгох гэж байгаа. Нэг ижил тарифтай. За хувийн заал нь одоо лагшрын уулчих юм бол жоох үнэтэй байна. Тэр нь бол хувийнхны асуудал. А төрийн өмчийн заалуудын бүгдээр нэг ижил тарифтай. Яг тэгэхээр төсвөөс тэр заалуудын халаалтын зардлыг төлдөг. Тэр заах нь өөрөө төрийн өмчийг тийм ингээд бүх юм төртэй холбоотой байгаа байхгүй. Тийм учраас өөрөөр төр нэг шийдвэр гаргаад тэрийг бүгднгийн залуучууд нээлттэй болгож өгье гэж. Яг энэтэй адилхан бүх газруудад байж байгаа урлагийн залууд байгаа. Одоо хэдүүлээ ингээд нэг бүжиг клуб байгуулад орох гэхэд заал байхгүй. За нэг одоо залгуураар лекц төрүүлээ гэдэг заал байхгүй. За одоо нэг номын клуб байгуулад ингээд уншсан номынхаа талаар ярилцъя гэхэд ороо суух заал байхгүй. Тэгэхээр цаана нөгөө төрийн өмчийн заалууд дахиад чөөлтөд суугаад идэг. Тэгээд төрөөс төлсөн хүмүүст нь явдаг. Хэдэн томууд нь дандаа нөгөө гошин шогийн хэдэд явждаг. Тэгээд тэнд тасалбарыг аваад гошин шог явж идэг. Тэгээд чинь нийтийн өмч шүү дээ. Бидний өмч байхгүй. Тэнд яагаад залуучууд очиод бас өөрсдийнхөө юм хийж болохгүй гэж. Ерөнхий сайд энэ санааг дэмжиж хүүхд залуучдын соёлын төв гээд одоо бассейн арга байгаа шүү дээ. Энэ үед. Тийм. Тэгээд залуучуудад зориулсан төв болгож өөрчилж өгч байгаа. Удахгүй энэ нэр тийм. Тэгээд энэний дараа тэнд байж 3 том заал байгаа. Тэр 3 том заал нь залуучууд өөрсдийнхөө хүссэн юм хийж болдог юм л болгох гэж байгаа. Яг энэ шиг бусад төрийн чинь бүхэл урлагийн заалууд, бүхэл энэ одоо функшн заалуудыг бүгдийн залуучуудад нээлттэй болгож өгье л гэж. За дээр өндөр залуучуудын ээлж үйлчлэлийн корпорац байгуулсан. Залуу хүн бол ерөөсөө энэ амьдралдаа яг насан туршдаа бид нар аялал хийж байгаа юм л аялагч нар. Тийм учраас энэ аяллуудыг бид нар ганцаараа биш, найз нөхдөдтэйгөө тий бас шинэ олон гэж залуучуудтай хамт хийхийг хүсэж байгаа. Залуучууд бол аялал хийх гэдэг шийдвэрийг хамгийн зоригтой, хамгийн хурдан гаргаж чаддаг ийм нийгмийн бүлэг байдаг. Тийм учраас бид нар залуучуудынхаа аялал жуулчлалыг дээд түвшинд хүргье гэдэг ингээд залуучуудын аялал жуулчлалын корпорац эхэлсэн байж байгаа. Одоо энэ жилийн ихтэл бид нар өвлжингөө баахан засны баяруудыг хийсэн. Хуучин байгууллагууд өөрсдөө засны баяраа хийгээл нэг дотроо нэг ажлын хэсэг гаргачаал тэгэл за чи оос татчих чи олсол ингэдэг гэдэг үгс бол одоо тийм биш. Манай аялал жуулчлалын корпорац нэг хүндээ тэдэнд хөрөг төл тэгээ бид нар та нарт 10 төрлийн програм санал болгоно. 10 програмаас нэгийг сонгоод тэгээд үйлчлүүл гэдэг тийм л юм тавьж байгаа. Нөгөө талаар жишээ нэг дан эрхтэй хүмүүс ажилладаг байгууллага байхад нөгөө талд нь дан эмэгтэй хүмүүс ажилладаг байгууллага байгаа. Та нар ийм байгууллагатай нийлээд засны баяраа хий гэдэг юмыг бид нар холбож өгч байгаа. Тэгэхээр яа тий хоорондоос нь нөгөө гэр бүл үүсдэг. Тийм учраас өөрөөр манай засны баярт ордог байгууллагын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ жил зөвхөн энэ үеийн хугацаанд ихтэл харстан сайн 33 байгууллага манай энэ аялал жуулчлалын корпорацаар үйлчлүүлсэн байл. Дандаа том компаниуд одоо нөгөө Monstone Senator гэдэг баахан компаниуд. Дээр нь бид нар гадаад аяллуудыг эхлүүлж байгаа. Хамгийн ойрхон 2 гүрш Орос хятад хоёртойгоо бид нар эхний хэлцээрүүдээ хийчихсэн. Байгаль нуурт одоо байгаль Байкал 2020 гэдэг энэ зуны том камп гарна. Орос Монголын залуучуудын. Дээр нь халах голын 75 жилийн ой болно. Халах гол хүртэл Монгол Оросын залуучуудын одоо аялал зохион байгуулалт. Өөрөөр хэлбэл Алтан булгаас халах гол, Дорндын халах гол хүртэл
маш их өвгөн бүрэлдэхүүнтэй Орос Монголын залуучуудын аялал болно. Тэнд Орос хэлтэй бол тэр аялал та нар өнөөдөр аялал жуулчлалын корпорацид дамжуулаад оролцож болно. Нөгөө талаар бид нар хятад Монголын хооронд маш их олон юунууд байгаа. Аяллуудыг бэлдсэн байж байгаа. Одоо эрүүл мэндийн үзэсгэлэн Бээжин хотод болох гэж байгаа эрүүл мэндийн үзэсгэлэн зориулаад манай эрүүл мэндийн залуучдын эрүүл мэндийн хорооныхон нэг 40 тонны бүрэлдэхүүнтэй аялал хийх гэж байна. За дээр нь Испанд дэлхийн хөгжимчдийн одоо их наадамд манай залуу хөгжимчдийг оруулах аялал бас Испани руу хийгдэж байна. Гэх мэтлэнгээр бол маш их олон аяллууд ингээд орон руу хийгдэхээр бэлтгэж байгаа. Тийм учраас тэгээд маш их олон шинэ олон найз нөхдөдтэй бол шинэ газар үзээ. Тийм учраас жишээ намайг өөдөн байхад бид нар бол гадаад явна гэдэг бол за ажилдаа болж байгаа бол тэгэл нэг ЕСР-ийн паспорт аваад тэгэл нэг гадшгаа явах юм байна да гэж ингэж боддог байсан. Одоо үеийн залуучууд та нар бол дийлэнх нь баг хүүхэд байхдаа зарим нь гадшгаа яваад үтцсэн байгаа. Одоо бас оюутан байх хугацаанд интерншип хийж, оюутан байх хугацаанд бас тэгээ зуныхаа амралтын хугацаанд маш их олон чиглэлээр аялалд оролцож та бүхэн гадаад явах юм боломжууд байна. Энэ бүх замуудыг манай аялал жуулчлалын корпорац нээж өгч байгаамаа. За тэгээ бид нар бас нэг зорилгыг одоо тавья гэж. Монгол залуу хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэдэг энэ бүх зүйлийг бүгдийг хэмжиж болох үз болгоё гэж байгаа. Хэмжиж болох үз. За чи ийм босролтой байх хэрэгтэй, ийм бие бэлдэртэй байх хэрэгтэй, ийм эрүүл мэндтэй байх хэрэгтэй, тийм гэх мэтлэнгээр өөрөөр бүгдийг хэмжиж болгоё гэдэг. Тэнийг бид нар шинжлэх ухааны академийнхаа одоо эрдэмтэн докторуудтай нийлээд бэлдэж эхэлж байгаа. Тэгээ бидний зүгээр хамгийн энгийн жишээ зорилго гэхдээ Монгол залуу хүн гэх юм бол Азида хамгийн биехүү тийм хамгийн эрүүл чиргэн байя л гэж байгаа байхгүй. Жишээ нь ямар ч ингээд Азийн олон залуучууд цуглахад бол донд нь нэг тэгхүйсэн нөхөр зогсож ивэл наар чи Монгол байна гэж хэлдэг. Эсвэл нэг хятад залуу анги дотор байж байгаа хятадын сургуулийн нэг ангийнхан анги дотор байж байгаа нэг өндөр том залууг энэ их монголох уу гэж ярьдаг. Ийм л болохыг бид нар хүсэж байгаа. Өөрөөр ийм боломж нь бол бидэрт байгаа байхгүй. Тийм учраас өөрөөр бидний залуучуудаа спорттоо нөхрөл залуучуудаа өргөлж идэвхтэй аял гэж хэлээд байна. За чөлөө цаг гэхээр хийх юмгүй цагийн яаж хийх юмтай болохгүй гэж хүмүүс ингээд буруу талаас нь тайлбарладаг. Чөлөө цаг гэдэг бол маш их олон тэр завгүй амьдралын дундаас юунд би илүү их чөлөө цаг гаргаж өөрийнхөө өмнө мэдэхгүй байгаа зүйлүүдэд мэдэх үү? Өөртөө байгаа ямар сул талуудыг нөхөж давуу тал болохгүй гэдэг энэ бүх зүйлийг шийдэх ёстой ийм цаг гэж ингэж харж байгаа. Тийм учраас өөрөөр залуучуудынхаа чөлөө цагийн талаарх ойлголтыг бид нар эхлээд шийдэл хийх шаардлагатай байна. Дараа нь тэрэнд зориулсан замын зургуудыг бид нар бий болгож өгнө. Ингэснээр дараа бол залуу хүн юундаа чөлөө цагаа гаргах уу? Юундаа илүү одоо их цагаа зарцуулах уу гэдэг тэр бүх өөрийнхөө одоо зохион байгуулалт, хувийн зохион байгуулалтыг хийх ийм чадвартай болно. Уг нь энэ чадварын тухай асуудлыг бид нар өнөөдөр ярих ёстой биш. Энэ чадварыг гадаад улсуудад хэзээ хийж өгдөггүй гэхээр ердөө 1, 2, 3 дугаар ангид нь бүх юм заагаад өгчдөг. Хөвшүүлсэн байдаг ийм зүйл. Тэгтэл өнөөдөр манай боловсролын тогтолцоо, манай гэр бүлүүд энийг хийж чадахгүй байгаа учраас өнөөдөр бид нэр та нарын төвчний залуучуудад энэ асуудлыг яриа зогсож байгаамаа. За маш их олон клубүүд манай залуучдын холбооны дэргэд байгуулагдаж байна. Дугуйных, сэтгүүлийнх, яруу найргийнх, за өглөө эрт бусдаг залуучууд, за дээр нь одоо маш их олон хэлний клубүүд буюу одоо тухайн улсаа илүү их түлхүү сонирхдог. За дээр нь эмэгтэйчүүдийн клуб, за бүжгэлдэг, гоо зүүчнэр гэдгээр ингээд. За эмчнэрийн ингээд. Маш их олон клубүүд байгуулагдаж байна. 3 сарын өдөр клубүүдийн нээлттэй сар гэдэг ингээд зарлчихсан. Үндсэндээ бидний нэг харж байгаагаар бол нэг
4 сарын 1 гэхэд бол залуучдын холбооны дэргэд нэг 100-аад клуб байгуулагдчих юм байна гэж ингэж харж байгаа. Өөрөлд бидний өнөөдөр ямар нэг нам дэлсэхгүйгээр бид нар өнөөдөр ямар нэг одоо хатуу гишүүнчлэлтэй байгуулалт дэлсэхгүйгээр зүгээр л бидний байгаа зүйл, сурмаар байгаа зүйл бид нар өөрсдийнхөө чаддаг зүйлүүдээр нэгдээд клуб болоод ингэж ажиллах боломж байна. Тийм учраас энэ клубын систем бол үнэхээр ач холбогдолтой. Энийг бол бид нэр тууштай дэмжинэ гэж ингэж ойлгож байгаа. За залуучуудын танхимд бид нар нэгдэх гутаа нэг жижигхэн заалтай, нэг тал шиг. Тэгээд тэр заалгаа бид нар бас энэ бүх клубуудтай бүгдүүд нь нээлттэй болгоод өчгсөн. Одоо ерөөсөө 7-ны 7 өдөр байнгын завгүй байдаг ийм заал болсон. Тэгээд тэнд хөө чи тэгэрэ ингэрэ гэхээс илүү чи иржилээ сайн гэдэг тийм л өөрөөр бол чи оролцоотой байгуул сайн байна гэдэг ганцхан зарчим үйлчилж байгаа. Энэ залуу хүнтэй цувраллагч хавар намаа хоёрт 9 хүнтэй зохион байгуулагддаг энэ цувраллагч эхэлчихсэн. Энэ 5 дахь өдөр 4 дахь лекц нь болж байгаа тийм. 4 дахь лекц нь нийслэлийн иргэдийн хурлын даргын нэрийн бичгийн дарга буюу одоо нийслэлийн иргэдийн хурл дотроо дээрээсээ 2 дахь хүн нь их залуу хүн байгаа. Одоо дөнгөж 35 хүрэх гэж байгаа залуу, Николт гэх залуу дарга ирж өөрчлөлтийн шагнал гэдэг тийм сэдвээр одоо залуучууд илтгэл тавина. Тэр та нар сонирхч ивэл очиод сууж болно, үнэхээр дургүй байгаа. Дээрээс нь бид нар бас ингээд тав харж байгаа энэ камер тавьсан бичиж байгаа. Энэ ярьж байгаа бүх яриануудыг бид нар бүгдээр нь YouTube руу тавьдаг. Магадгүй өнөөдөр энэ дээр чадаагүй найздаа миний тэр яриа их зөв яриа хэлж чиний үзчихэрэй гэж хэлэх юм эсвэл тэрний буруу яриа хэлж шүү тэрэн дээр ингээд засчаарай гэх юм бол тэр бүгдийг тэр YouTube дээр байгаа видеонд оруулах хэлэх тийм боломж байна. Өөрөөр бид нар бол залуучдын байгууллага нээлттэй тэр шиг залуучдын байгууллагын удирдлагууд бол бүх юмд нээлттэй байгаа. Facebook-т нээлттэй, Twitter-т нээлттэй, ярьсан бүх юм бичигдээд YouTube дээр тавигдчихдаг. Зөв ба буруу ингээд доор 80 коммент нь бичигдчихлээ. Өөрөөр бид нар бол шинэ цагийн залуучууд. За залуучдын холбооны гадаад харилцаа гэдэг бол маш хөргөн гадаад харилцаа байдаг. Энэ гадаад харилцааг залуу хүн болгон бас ашиглахын төлөө байх ёстой. Бид нар хятадын одоо залуучдын байгууллагатай очиж гэрээ хэлсэн байж байгаа. Энэ гэрээнд дотор бас нэг онцлогийн өмнө хятадын тал дээр орсон залуучуудын орон сууцыг шийдвэрлэхэд хятадын залуучдын холбоотойгоо хамтарч ажиллана гэдэг ийм залт байна. Өөрөөр нөгөө проблемтэй маань хөдөлтөд яваад байна шүү дээ. Энэ солонгосын залуучдын холбоотой бид нар хамтарч ажиллах ажлуудыг ус эхлүүлсэн байж байгаа. За энэ жил боловсролын солилцооны чиглэлээр Туркийн засгийн газрын одоо бүх зарлж байгаа хөтөлбөрүүд дээр Монголын залуучдын холбоо хамтарч орж ингэж ажиллаж байгаа. Одоо яг Туркийн тэтгэлэг зарлчихсан. Өнөөдөр оюутан байж байгаа яг нөхцөлийн хангаж байгаа залуучууд байх юм бол тэр Туркийн тэтгэлэгт очиж яаралтай материалуудаа өгөх хэрэгтэй. Оросынх бас зарлцсан явж байгаа. За дээр солонгосынх дээр бид нар бас маш хөвмөц ажлуудыг хийж байгаа. Удахгүй та нарт зарлагдана. За энэ жил өнгөрсөн жил бид нар Зүүн Азийн чуулганд анх удаа нэг 22 гуруулаа ерөнхий сайдын нэмшигтээ очиж оролцсон. Өөрөлд Азийн нэг 27 улсын залуучдын байгууллагуудын ийм хурал байдаг. Тэгээ энэ хурал дээр бид нар бас 3 улстай өрсөлдөж Монголд одоо энэ Азийн чуулганы одоо ерөнхий чуулганы зохион байгуулах эрхийг авсан байж байгаа. 14 онд 9 сард энэ Азийн залуучдын ерөнхий чуулган Улаанбаатар хотод болно. Энэ чуулганд одоо энэ сууж байгаа залуучууд та бүхэн магадгүй зарим нь төлөөлөгчөөр зарим нь сайн дурын ажилтан болж оролцох юм боломж байгаа. Тийм учраас манай вебсайтаар байнга орж сонирхож байгаарай. Тэс хүсэж байгаа. Бид нар өнөөдөр бүх асуудалд оролцож чадчих юм аа. Оролцоогоо нэгтгэж гэмээр биднэрт бол хийж чадахгүй зүйл гэж юусоо байхгүй. Тийм учраас бүгдээрээ сурах чиглэлдээ эрхэм болгоод эргээд Монгол улсынхаа хөгжилд нэгдэж хувь нэмрээ оруулъя гэж дүүнэртээ уриалъя. Баярлалаа.